За бороотой өдрийн мэндийг хүргэх зүг бахаа гэж одоо бодож байгаа. За ингээд өчигдөр их бурхан багшийн их дүүчэн өдөр байсан гэж. Үүний тухай шашны тэргүүнүүд янз янзын одоо юм ярьж бодож байгаа. Тэгээ би зүгээр өчигдөр нэг юм бичлэгийг тавилаа л. Буддаа буюу буддизмын тухай өөрийн бодлоо мэдээж буддагийн юу гэдэг сургаал номлолын хүрээнд өөрийн ойлгож байгаараа бодлоо хуваалцсан. Энэ хин нэгний шашин шүтлэг одоо ихтгэл үнэмшил рүү халдж байгаа нэг тийм хэрэг явдал биш гэж одоо харж байна. Би түүнийг ойлгохыг хичээл юм шүү дээ. Гэхдээ эхлээд түүний сургаал дээр үндэслэж өөрийгөө ойлгохыг хичээж буй энэ ярилцлага гэдэг шүү дээ. Намайг яг үзэхгүй гэдэг юм. Намайг үзэн ядах гэдэг юм. Хамаагүй гэдэг шүү дээ. Намайг блокл гэдэг шүү дээ. Надтай найз байх хэрэггүй гэж шүү дээ. Би ямар та нарыг гуугаад байгаа шүү. Янз янзын юм яриад янз янзын байдлаар дайр давшлаад. Тэгээ би яг зүгээр хэлж шүү дээ. Тэ. Зарим нэг итгээд хэлье гэж бодож. Энэ миний тухай асуудал биш гэдэг шүү дээ. Энэ бол буддагийн тухай асуудал гэдэг шүү дээ. Буддагийн сургаал түүний хүсэл тэмүүлэл энэ хүн төрлөختөнд үлдээсэн өв соёл болсон тийм ээ. Тэр сургаал номлолууд өнөөдөр хүнд биш нийгэмд буюу системд чиглэсэн гэдэг одоо харуулсан гэдэг. Байдлаар ингээдлээ одоо мутацд орсон гэдэг юм. Ийм зүйлийг хэлж штэ. Тэ. Би тэгж ойлгож болох уу? Би та яагаад тэгж ойлгож болдгоо? Над нэг тийм чи ингэж ойлгож болохгүй гэдэг шалтгаанаа хэлжтэй. Тэ. Учир нь би та нараас ялгаатай толгойтой гэдэг шүү дээ. Боддог бас. Толгойтой. Толгойгүй хүмүүст бол одоо энийг ойлгохгүй гэдэг шүү дээ. Ер нь тэгээ сохор хүнд нүдний хэрэг чинь юу вэ гэж бодож шүү дээ. Тэгээд биелээд шүү дээ. Буддаа бол өөрийгөө танаа. Намайг битгий даgal гэж хэлсэн хүн шүү дээ. Энэ анх дахь сургаал. Гэтэл одоо хар. Буддааг таних гээд ганданд очилж байгаа. Буддаа үүнийг хүсээгүй гэдэг шүү дээ. Тэрч бүх хэл Буддаа өөрийн тэр одоо улсын шашин болох шашны одоо тэр өргөл барьц янз янзын эсэргүүцдэг байсан гэж байна. Гэтэл одоо хар юу болж байгааг хар л да. Буддаа үүнийг хүсээгүй гэж шүү дээ. Түүний сургаал номлолыг уншдаг, ойлгодог хүнд бол энэ бол маш хялбар санагдана гэж. Бусдаар бол буддизмд итгэдэг хүн бол энэ бол маш бүдүүлэг, дайралчиг санагдана гэж. Энэ үл тийм сонирм хараал идсэн ойлголт гэдэг шүү дээ. Ойлголт. Яагаад вэ гэж. Үнэн та нарт хамаагүй гэж шүү дээ. Үнэн та нарыг айлгана гэж. Та нар бол худалд итгэдэг, худалд дасдаг, худлыг өөгшүүлдэг, худал явдалтай, хуурмаг толгойгүй тийм хүмүүс гэж. Ийм учраас толгойтой хүний яриаг ойлгохгүй гэдэг шүү дээ. Энэ миний бодол гэдэг шүү дээ. Тэгээ би 10 отгтын сургаал Буддагийн сургаалыг бас үнэхээр шимтэж сонирхож түүн дээр боддог. Гайхалтай гэдэг шүү дээ. Үнэхээр одоо тэр зүйлээс үннийг олно гэж. За энэ нийгэмч гэдэг юм уу? Энэ хорвоо ертөнцийн үннийг биш байж болно. Ядаж өөрийнхөө үннийг олно гэж боддог гэдэг шүү дээ. Тэгээ ингээд ярингууд өөдөөс тэнэгтэй байх юм. Энэ изм өмөрөөд солиотой юм уу та нарч. Галзуу юм уу? Би наад хараал идсэн шашны чин одоо юу гэдэг юм? Өвөг эцгийн яриад байна. Үндэслэгчийн яриад байна.
Түүний анхдагч сургаалыг яриад байна. Мэдхгүй гэж шүү дээ. Толгоогүй гэж шүү дээ. Ямар азар одоо би надад нэг тийм толгоо заяасан гэж бодож байна. Азар хүний амьдрал богинох юм да гэж. 200 насалдаг бол энэ галзуу солиотой амьтдын дунд эрүүл ухаантай амьдрах боломж байхгүй гэж бодогдож байна. Өөрөөр хэлэх юм бол энэ үнэн гэдэг шүү дээ. Үнэн гэдэг шүү дээ. Над руу хараад яадгийн та нар өөрсдийгөө хар гэдэг шүү дээ. Энийг би хэлээгүй гэж шүү дээ. Энийг буддаа хэлсэн гэж шүү дээ. Би зүгээр энийг ойлгохыг хичээж байна гэж шүү дээ. Толгоогоор. Тэр бусдын хэлэх хамаагүй гэж шүү дээ. Яагаад гэвэл надад толгоо байна гэдэг шүү дээ. Бод гэж. Үүнийг мөрдлөг болгох гэж. Үүнийг хөтөлбөр болгох гэж гэдэг юм да. Ийм надад жижигхэн хүн цаг хугацаа байгаа гэдэг шүү дээ. Ийм юм яриад шүү дээ. Сонин гэдэг шүү дээ. Иймэрхүү. Тэгээ ер нь тэгэд энэ миний хэлж ярьж байгааг ойлгохгүй байгаа нөхдүүд намайг блоклоод намайг найзаасаа хас. Би одоо та нартай найз байх үнэхээр сонирхол байхгүй гэж. Би энийгс надтай найз болгож хэлээг гуугаагүй гэж. Янз янзын байдлаар залгаад янз янзын байдлаар дөрвөлжлөх юм. Утгагүй гэж. Хэцүү.